Улаанбаатар хотын автомашины дээд хязгаарыг 730 мянга байхаар зааж өгсөний дагуу өнгөрсөн оны 11-р сараас уус сэрийн дугаар олгох ажлыг зогсоосон. Одоогийн байдлаар тусгай зориулалтын автомашин болон төрийн үйлчилгээний автомашинуудад уус сэрийн дугаар олгох ажил үргэлжилж байна. Гэвч 3.5 тонноос бага ердийн хэрэглээний автомашинд хизээнээс тус сэрийн дугаарыг олгох нь тодорхойгүй байсаар байна. Улаанбаатар хотын автозамын төвжирлийг бууруулахын тулд Улаанбаатар хотын харьяа уус сэрийн дугаарыг олгох ажлыг зогсоогоод олон сарын нүүр үзэж байна. Гэхдээ иргэдийн зүгээс энэхүү гинтийн шийдвэрт эсэргүүцэлтэй хандаж зарим тохиолдолд үндсэн хуулийн цэцэд хандсан тохиолдол гарсан. Тэгвэл нийслэлийн автомашины дээд хязгаартай холбоотойгоор шинжилсэн журмыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулахаар бэлтгэж байна. Ингэхдээ автомашины ангилал, тусгай зориулалтын болон төрийн үйлчилгээний зэрэг наривчилсан заалтуудыг тусгаж өгөхөөр болсон байна. Нийт бүртгэстэй тээврийн хэрэгслүүл 730 байна гэж заасан. Өнөөдөр бол 804 мянга байгаа. Энд бол ерөөсөө л одоо санд бүртгэлтэй байгаа нийт Улаанбаатар хотын харьяалтай иргэний болон Улаанбаатар сэртэй дугаарууд бүгд байгаа гэж ойлгож байна. Ашиглахгүй гэхээсээ илүү одоо нөгөө шалгуур үзүүлдэггүйгээр олгож байгаа, байнгын одоо тасалдахгүй олгож байгаа тээврийн хэрэгслээ одоо хасаж тооцвол илүү одоо бодит болох юм аа гэдэг энэ аргачлалаар бол төслөө боловсруулж өгöd байгаа. Нийслэлийн засаг даргын харьяа нийслэлийн хяналт бүртгэлийн газар руу ерөнхийдөө бол шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Гэхдээ өнгөрсөн оны бас 2024 оны 10 сард бол замын хөдөлгөөн удирдлагын төвд бол шилжүүлсэн. Тэндээс нийслэлийн засаг дарга бол иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хуулиараа хязгаар тогтооцсон байгаа 730 мянга гээд дээр нь нийслэлийн засаг даргаас бас шалгуур үзүүлэлтийг тогтоогод өгсөн. Тэгэхээр энийхээ дагуу нийслэл Улаанбаатар хотоос дугаар олгох ажлыг хариуцаад явж байгаа. Хэрвээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар автомашины дээд хязгаарыг шинжилэн тогтоох, мөн тусгай зориулалтын болон төрийн үйлчилгээний том оврын автомашинуудыг тусгаалan ангилах, хасах зэрэг нарийн заалтуудыг оруулахаар төлөвлөж байна. Тус төсөөлө батлагдсан тохиолдолд иргэд 3.5 тонноос бага ердийн хэрэглээний автомашинуудад уус сэрийн дугаар авах боломж бүрдэх юм а.